Яг энэ Баян зүрх дүүргийн эмнэлгийн Найрамдлын оройн хүүхдийн эмнэлэг байхад нэг чинь ажиллаж орчихсон. 1985 оны 7 сарын 1-ний өглөө. За тэрнээс хойш тасралтгүй хүүхдийн засагт 34 жил ажилласан. Тасралтгүй. Тэгээд 2018 оны 2 сарын 6-наас захиргаанд чанар стандарт хариуц ахлах менежер гэх сургалтын төв байгуулагдаад. Тэгээд тэнд очсон. Одоо бол ингээ 35 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ нэмлэгтэй тийм. Нэмлэгтэй. За тэгээд төрийн бус шагналуудыг бүгдийг авсан. За тэгээд эрүүл мэндийн хамгаалалт салбарын бүх шагналуудыг авсан. Эмнэлгийн тэргүүн, нийслэлийн тэргүүн, эрүүл мэндийн яамны жуух, үйл төвчний хорон жуух гэх. Тэгээд нэг л юмд баялдаг. Ард түмний гаяа тавсан шүү дээ мөгч нь. 17 онд 6,000 хүнээс санал асуулгаар. Тэр бол яг хаа зүгээр нэг солиоч хүний ажлыг ард түмэнд дүнсэн том төгөлт бол байсан. Тэгээд баялаг байлээ. Ажилдаа мэрэгжилдээ ямар үнэнчтэй гэж ажилласан бэ гэж одоо боддог шээ. Одоо энэ хамт олонтойгоо 35 жил болсон. Тантай хамт ажиллаж байсан одоо хүмүүс байгаа юу? Одоо ингээд яг үед ингээд 3 найзууд байна. Доржин Сэргэлэн гэж байна, Бандийн урт насан гэж байна, Бямбагийн Бямб хаан гэж байна. Яг нэг үеийн сэлбэр. Нэг үеийн. Яа гоё. Тэгээ эмчнээс болохоор зэрэгөө туул гэж байна. Одоо бид нар ч нэг үеийн усууд явж байгаа байхгүй. Нэг 2 жилийн зайтай. Тэгэл 30-аад 35 30 жил ажилласан. Манай хоёр найз хоёулаа тэтгэвртэй гарцсан. Одоо би зүгтээ байна. Хүмүүс ингээд заримдаа адилхаараа 100 хүний бүх ингээд хүний 100% бодоход 85% айгүй тийм баяр хөөртэй уулздаг юм лээ. Хөөе та байгаа мó танд баярлж өгдөг шүү. Та гоё яриа хийдэг гэсэн шүү. Яг таны тэр заасан зааграар хүүхдээ бид нэр өсгсөн. Та их мундаг байсан шүү гэх. Тэгтээ. Ямар гоё юм тий. Тэгж хэлүүлэх гоё шүү дээ тий. Сая мөөгөө чинь төсний хаалганд орлоо. Тэгсэн чинь төсний хаалганд орсон чинь надад мэдсэл хийх гэж байгаа. Тэр сувлагч нь одоо би мэдслийн ширээн дээр ингээд орох гээд бэлэн байжсэн чинь эмчтэй тэгж байгаа байхгүй. Энэ сувлагч миний хүүхдийн амийг аварчилсан. Нөгөө мөх сүлдий чи амийг аварчилсан шүү. Эмчээ гэсэн чинь өө тийм үү ямар мундаг юм бэ? Эмч нь хандлага нь сайн юм гэж байгаа. Чихэнд аюу гоё сонсголонтой сонсох гэж байгаа. Ямар гоё юм. Тэр хүний мэрэгжил гэдэг тийм гоё л гэдэг юм лээ. Гайхамшигтай тий. Тэгээд тэр мэдслийн ширээн дээр тэр эмчтэй тэр сувлагч би тэдний хүүхдэд нөгөө зүрхэн зогсоод кардин байхгүй. Би нурд 3 дахь төрхөөс кардины авчираад тэр хүүхдэд хийжсэн байхгүй. Тэгээд тэр хүүхдэд төлөөл бид нар харанхуй шинэ урагшаа гүйжсэн. Тэгээд тэр ээжтэй айгүй хүн сэтгэл үлдээсэн юм. Тэглгүй яах вэ? Тэр хүүхдийн аварсан болохоор тэглгүй яах вэ? Яах вэ? Хүнд амьдрал бэлгэлсэн сайхан юмнууд үзэндөө л амьсгал зүрхэн зогсож байгаа. Тэгэл аварсан. Одоо болтол холбоот. Ямар гоё юм те. Ер нь бол тэгэл бас тийм хүний ховор нандаа амнаас аварсан тийм юм чинь тэр болгон тохиолддгоо ховор тохиолддог. Гэхдээ тэр нь хүнд аюул тийм сэтгэл үлдээт юм л. Тэгээ ямар ч хүн сэтгэлээс хандсан юм эргээд тэр хүний сэтгэл дээр мөх үлддэг юм уу гэж боддог шүү дээ. Одоо тэгэл хүүхдүүд нь жоохон суц мэдсэн болдохгүй амар хүндээс өглөө гинтгэн цонх тогшоод надад би сургуульд авч яам гэдэг шүү дээ. Ямар гоё. Би цэцэрлэгтээ авч яам нүгэнэ гэх юм гээл. Тэгээд ихээр гоё л дээ. Бахархгүй байхын аргагүй тий. Ямар гоё юм бэ. Тэр чинь тэгэл нөгөө бас хүний төлөө явж чадсан байна гэж заримдаа өөртөө үнэлгээ өгөхөд хөөрхөн байдаг. Гоё байдаг. Тэгээ сайн ингээд ард түмний гаяат болоод нөгөө чинь нөгөө юунд Sky Night клуб цайлгаан яа сурч болсон гэхээр би цэнтгчээс сурч болсон шүү дээ. Танай ээжээс. Тийм үү. Яасан гэр цэнтгч чинь хүүхдээ 2 дахь эмнэлгийн суц цэнтгээд аягүй мундаг сурчижсэн байхгүй. За. Тэгээ би нөгөө цэнтгчийн ээлжин дээр нөгөө урнаг харах гэж очдог. Тэгээд нөгөө хүүхдээ өхүүлэхэд цэнтгч өөрөө амт шүндэ хаана. Тэгээ хажууд нь би хүүхдийг харж өгдөг. Тэгээ хүүхдийн хөвчөд явахаар цэнтгч нөгөө хүүхдээ суц хатгадаг. Тэр надад аягүй гоё тийм таалагдсан юм шиг байна. Тэгээ сурлагчид аягүй гоё мэрэгжил юм. Анх цэнтгчээс яжсэн шүү. Өстой гоё мэрэгжил гэдэг. Тэгэл одоо цэнтгчийн хүүхдийн юмж болсон. Ингээл байждаг. Гэхдээ ер нь тэгээд эмнэлгийн байгууллага бараг 100 ер нь тэгээд яг тэ хүний буян тэ
олон хүн тус хүргэж явсны буян ирдэг бахал гэж боддог шүү дээ. Тэгээ ер нь бол яг Монголын нүүр царай шүү дээ. Сурагч нарын ажил чинь. Би бол одоо насаараа ингээд сурагч хийсэн. Анх одоо сурагч болохдоо л гэр оролт байсан. Яг тэтгэврт гарахтаа гэр оролдол байгаагүй. Хаашаа ч хэлбэгээгүй, мөнгө хөөж яваагүй. Яагаад зөвхөн ажиллаа хийгээ явсан. Гэтэл миний амьдрал дээшэж гараагүй, доошож гараагүй нэг төвшөндөл явж байгаа. Тэгэхээр зөв чанга байна тий. Амьдралын өөрчлөлтгүй явна гэдэг бол нэг талаа аюул тийм харамсалтай санагддаг юм л. Мэргэжлийн хувьд бол гайгүй боловсрсан шүү дээ. Яг бакалавр зэрэг авсан, дээд боловсролтой суулгч авсан. Ахлах тэргүүлэх зэргүүдээ авсан. Тэгэл хүүхдийн ямар л одоо суулгч юм мэдлэг боловсролоо дэвшлүүлэх юм. Хүн байхгүй үед чинь тэгэл хонш. Одоо ингэ залуу хүмүүсд нэмэр болох гол хонно. Туршлаасаа судалсан, заан зөвлөн гэл гол нь тэгэл тэд нар нөгөө нэг төвшиг толгоор болох. Зааж сургах талаас нь хамгийн шантрах үе чинь одоо шантрах юм шүү дээ. Хүнд хүн яг одоо тэр суулгачд хүнд одоо хурц үзүүлэх үйлчлэгийг үзүүлж чадахгүй цохирсон үед амьсдаг байхгүй. Тэр нь юу гэхээр хүний амьсгал зүрхтэй, хүний амьдрал бүрэн зогсон. Суулгачийн эмчээс нэг илүү даваа юу гэхээр ерөөсөө л үйлчлүүлэгчийнхээ хажууд одоо 100% зогсдог хүчин суулгач байхгүй. Одоо хэрвээ эмч суулгач хоёрын ажлын юуг ингээ харьцуулахад бол 180% суулгач үйлчлүүлэгчтэй харьцдаг, 20% нь эмч харьцдаг. Тэгээд бүхэл амьдрал бүхэл юм зогсон шүү дээ. Тэгээд одоо хүмүүс таал төслөө гэхэд шалгын суулгач зассан шүү дээ. Тэгээд суулгач аяж юм. Суулгач ардынхэнд нөгөө. Тэгэхээр бас үнцэнтэй мэрэгчлээ. Баяртай мөч ерөөсөө миний эмч жоохон идэх. Миний эмчилгээний үр дүн үдэндээ сайжраад хүмүүс сайн болов гарах. Уусаа хүүхдүүд уйлал ороод ирдэг гарахтай байдаа ингэ гардаг. Яраа хүүхд гэдэг чинь хүн гэдэг чинь үнцэнтэй юм. Тэний хамгийн хайртай. Тэгээд нэг хүүхдийн ард 100 хүн байдаг шүү дээ. Нэг хүүхдийн ард 100 хүн санаа зовдөг байхгүй. Яг тэгэхээр зөв хүүхд гэдэг тийм үнцэнтэй хүн байхгүй. Тэгээд тэр чинь бид нар л хайрлаж шүү дээ. Өөрхийн хайрлаа. Хөтөлдөг. Хэрэгтэй үед. Мандаг юм аа нэгч. Энэ юу нэрөө вэ мөхөч? За энэ одоо яг суулгын кабинет болох гэдэг. Одоо бүх суулгагч нараа, залуу суулгагч нар, үндсэн суулгагч нараа бол одоо нэг гардуу үйл ажиллагаа хийж бэлтгэсэн юм суулгын өрөө байхгүй юу? Тэгээд эхнээс нь ахлаад тоног төхөөрөмжтэй ганц ганцаар зогсуулж байгаа. Тэгээд тэрнээс надад үндсэн үжийн энэ тэрнээс тэгээд өшөө хөрхөн мулиач тэр байна. А бид нар ганцхан ийм мулиачтай энэ дээр бас хүүхдийнхээс хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгээд энэ нөгөө зүрхний анхны төсөмжөд үзүүлэх юугаад дадлах юм тий. Нөгөө дадлах гэдэг шинээр төгсөж ирсэн боёо одоо хуучин суулгагч нартаа гардуу үйл ажиллагааг хийдэг. Тийм юм. Тэгээд энд ингээд аюул олон мулиач Google дээр нэг өшөө тийм юмуд байвал зүгээр. Шууд ингээд мулиачин дээр ингээд зааж өгвөл тийм ээ гардуу үйлдэл хийлгээл гардаа ажиллахыг хийлгээл одоо хүн дээр зоон тавихад алдаа яаж гарах вэ гэдгийг тийм ээ Химэл амсгах тийм. Ингээд одоо хамар ац хуурсны хооронд хэмжээ авах нь ингээд зааж өгнө. Тэгэл одоо амьсгал зүрх зогслоо. Яаж массаж ингээд зааж өгөөд. Тэгээ энэ чи одоо судас тариа эднэр катетертэй хийхэд бол ингээд гардуу үйлдэлүүдийг хийж өгөөд. Тэгэл тийм л нэгсэндээ сүм ялангуяа стандартаа очих бас зүгээр л байхгүй тийм ээ. Чи энэ бол зүгээр л юм орнод. Тэгэл хорлын сургалтын хорлын зал. Энийг бол нэлээд сайн тохижуулсан. Тэгээ одоо хоёр талтай камер юу эднэр тавиад нэлээд сайн тохижуулсан. Одоо энийгээ тохижуулчулаас. Ихтэй болох. Энэ ширээ мэрэгт чинь бас л за. Нэг яаж бодох тийм ээ. Танаа нутагт. Тэгээд ийм хөрхөн мулиачууд тэгээд тэр асахаас урьдаа хийхэд тэр нөгөө бүс эднэр ч юм бол манай байдаггүй байхгүй. Тэгэхээр зэрэг чи тэрийг бас
Би тэрийг одоо судалнаа. Амархан ойроо үлдөөшөөж аюултай өвчнийг сүрэн тэнцсээ авралын тэнгэр сөйлөгч таны ачид үгсгийгэн алдартай ариухан сэтгэлд сон цацтай ачидан хайрлах надэлгийн торгон мананда эгэлгүй сэтгэлээр тангараг өргөсөн эрдэн дээд суулгч таны эрхэм үгс чаргалын доотай хариухан сэтгэлээр сүүн цацлалтай ачдан хайрлах на дэлхийн энтэй тэтгэх нээжим бүэдэ таны алдар сөөлөгч цагаахан сэтгэлтэй нэмсгэл шиг эдгэрлийн хөөдөстэй жаргалыг бэлгдэг сольгчийн үеэс жаран жарнаар дуусах ёроо